За сайн байцгаана уу хүмүүс сонсогчдоо болон гангстер болон үзэгчдээ ингээд манай X-Dot шинэ дугаар за хатаа сонсоо. Баяраа дугаар да. Нөгөө за ингээд та бүхэндээ Колчен Chevrolet та бүхнээс ингээд мэдчиж байна. За окей сонсоо. Үгүй зогсоо шүү. За эхлэе да. Окей. Эй, намайг 50 байлга зүггүй тон Тэсийг 16 он инжи нас шүн тун Дүүрүүд базан хаза тулган чилдүү 50 чилэн Замдаа би хамрууга би колон нүнөө шүндөө тийшлэн Ганцаараа сайд биш нөө хэрэггүй За сайн байцгаана уу сонсогчд болон үзэгчд болон гангстеруудаа. Тэгээд манай X-Talk подкастын маань season 2 ийхүү эхэлж байна. Тэгээд бид нар яг одоо анс хоолын Америк улсын Чикаго хотод ингээд Music Garage студи дотор ирсэн байна. Тэгээд миний хажууд миний эрхэм манд олон жил найзсан анд минь. Нэг урсгалын андууд. Хомбой маань ирсэн байна. Колченыг ирсэн баярлалаа гэж хэлмээр байна. За бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд миний бие Champion институт дээр ирсэн байна. Comeback хийх гэж ирсэн байна те. Тэгээд бас удаан хугацаанд бас хоёулаа уулзаг байж байгаад тэгээд бас яг нэвтрүүлэгт орж байгаа учраас одоо ерөнхийдөө бас ярих юм ихтэй гэж би хитээс харж байна л да тийм. Би тэгээ яг өнөөдөр жоох нэг хөтлөгчийн зүгээс явчих. Тэгээ чи хэвээр хизээч ясыг иймэрхүү формул ярьдгүү те бас. Тэгээ манаас чамаагаас ерөнхийдөө бас ингээд Чикаго хоттой ер нь Америк улстай бас ийм одоо уралд оруулсан тодорхой хэмжээний бас хувь нэмэртэй бас ийм хөдөлгөөнтэй залуу учраас би бас чамаагаас ярих юмтай гэж ихэд бодож байна л да тий. Тэгээд миний хувьд бол маань чинь тэл сэтгүүлж байгаа шүү дээ. Тэгэл уран бүтээлөө би одоо цамган дээр мэж ажиллаж байгаа. Цамгандаа орсон. Энэ цамганд айгүй удаа ажиллаж байгаа юм чи 2 жил баг ингээ баагаар дууга бичүүлсээр байгаа. Тэгээд ерөөхдөө 10-аас 12 дуутай цамг мэн чинь сэтгүүлэх гээл яж байна. За. Хизээс юу цацаг гэж бодож байна. Мэн чи одоо энэ нэг жилдээ багтаагаад ер нь бол амжилт юу даа ш. Плантай. Энэ жилдээ багтаагаад гэдэг чинь бол угаасаа тий нөгөө урлагийн одоо ялангуяа цомгийн ажил чинь ямар их хөдөлмөр ордог гэлээ тэгээд бас тэгээс гоё мэдээ байна тий би ч гэсэн бас баяртай байна тий тэгээд ер нь бро тий сүүлийн үед ерөнхийдөө юу хийж юм бро сайн сайхан юу байна тий одоо юу тий ингээд битэр ч одоо ингээд би сая Монгол байж байгаад ирлээ ч юм уу те ингээд битэрээс ойрын бас нэг сайн сайхнууд бас байгаа шүү дээ те. Сүүлийн үед бол менчэн сая найзхнаасаас олцсон. Тэгэл ажлаа сэтгүүлэл одоо салондо менежер гэдэг ажлаа сэтгүүлэл уран бүтээлээ хажуугаар нь мэрс хамаатайгаа нэг шинийн төрөг сэтгүүлцээ байж байна да. Шинийн төрөг шүү дээ. Найзхнаасаас авсан гэдэг ер нь жоохон сэтгэл санааны жоохон ингээд хямрал юм байна уу? Жоохон амаа шааштай юм. Тэгэл түүний нэг амаа орж ирэл та нэг доомос авч ямар хүн трапчос авч ямар шаш юм шиг. Миний мэдхийн миний анд бол ер нь бол гэж гониглох минут тал дээр бол ер нь бол гайгүй юм билээ. Би бол бас сайхан дрэктэй штэ бас. Жил мэл зүтгүүлнэ штэ бас тий. Funny. Миний амч бас ямар штэ чи манай клип чи ер нь жоохон амаа гангштай юм байна. Яг үе гэж та нэг жоохон ямар ч өгөөл тийм хүүхэн мөхөн бооч ямар бол тий. Та менс ч бас бусад хүмүүстэй хамт ерөөсөө тийм талаа харуулахгүй яг нэг цөөгөлтэй байх үедээ сая бас нэг сэтгэлээ бодлох юм бас байна штэ ямар ч хамт тий. Тэглээ яах. Одоо бит хоёр бас ингээд айгүй олон жил нөхөрсөн. Одоо энэ чинь нийтдээ 13 жил ингээд болж байна. Тэгээд би бас яг одоо юу гэдэг чамайг бас яг ингээд өөрийнхөө бас энэ нөгөө товч танилцуулгыг хийвэл дээ. Одоо бас яг хаана амьдарч ив, хаана өсөв те бас бид нар ч яг ерөнхийдөө яг заа нэг Америкт байдаг гарууд л ерөнхийдөө хараад байгаа шүү. Бид нар ч бас яг нэг Улаанбаатарын бас нэг юм урсгалаар нь сөрөөд гарсан тэгээ бас нэг тийм хүмүүс байгаад байдаг. Тэгээд броос гоё ерөнхий хүүхд насаа ярил те. За миний хувьд бол мэн чинь Улаанбаатарын анх Францаас нүүж ирээд Улаанбаатарт бол Сапарад гэдгээс анх. Сапарад мэн чинь тэнд нэг хэдэн жил байж байгаад UB Palace руу нээсэн. Тэгээд UB Palace гэвэл мэн чинь төмөр замын ган зам 20 минут сурдаг байсан. Тэгээд Шарав зам ган зам төмөр зам. Тэгээд тэгээд төмөр замаас UB Palace-аас мэн чинь UB Palace-тай байж байгаад Америкт ирсэн баг. Тэрнээс ч өмнө чи нэг хэсэг Францд амьдарч ирсэн шүү дээ юм. Тийм Францд баг насаа өнгөрсөн л дээ. Миний хувьд мэн чинь одоо 1-р ангиас 5-р анги хүртэл мэн чинь Францд байж байгаад
нэг жоохон монгол хэл яахгүй те. Жоохон цацалтай монгол хэл зэтгүүлсэн байсан тухай те гэж жоохон. Тийм шүү дээ. Франц хэлээр яг ингээд яг хэл яг ингээд төгсөж байгаа үеэр бас яг юм өөр хэл мэл ингээд сурчхаар бас яг дахиад буцаад үндсэн хэлийг авах. Миний чинь бүр яадаг гэсэн. 5 дугаар анх Монголд ирсэн чи хүүхдүүд монголоор хэлж чаддгүй шаалдаг гэсэн мэт. Шаалж болоод ингээд жоохон бүлийдэх гэж шаашдаг гэсэн мэт ингээд. Чи монголоор хэлж 5 дугаар ангийн байж чи бичиж чаддгүй мэдгүй гэсэн мэт. Тэгээ чи жоохон тохой чинь жоохон тэгэл ууртай багнаас өнгөрүүлж жагаад тэгээд агүй спортлог хүүхдээсэн чинь. Спорт их хичээл хөлбөмбөг тоглодог байсан, сакс тоглодог байсан. Францаар инглишээр 100 цагаар мэн чинь гайд хийдэг гэсэн. 10 жил тахтаа л мэн чинь гайд хийдэг гэсэн. Тэгэл Францын орчуулагч хийгээл тэ. Тэгэл нэлээд хөдөлгөөнтэй байсан юм шүү дээ. Хөдөлгөөнтэй. Мэн чинь одоо урлагийнхнагаа бол ихийн тэндөө. Charlotte Colors манай UB Palace-ын одоо Charlotte Shea манай UB Palace 25 байх тэ. 25-аас гоё газар байсан шүү дээ. Нөгөө тоглолт моголт болдог болохоор хөдөлгөөн амар ихтэй тэгэл үеийн залуучууд амар тэр үгээр болчихсон. Бидний багнаас бол ер нь тэгээд их гоё өнгөрсөн. Тэгээд бидний үеэс бол ер нь ингээд одоо бас ингээ гоё хит болж байгаа рэпер байна. Тэгээд ер нь одоо ингээд бас үеийнхэн залуучуудаар харахлаа бас айгүй бахархмаар байна л да. Тэгээд одоо студент үү гэж юм те. Одоо ингээл бид нар бас яг ингээд ийм одоо юу гэдэг ингээл яг адилхан хөдөлмөрлөж байгаа хэрний бас яг тодорхой хэмжээгээр нэг юм гэдэг л нэг юм байршлын ондоогоос болоод бас нэг жоох асуудал үүс ч тулгардаг юм шиг надад харагдаж байна л да. Гэтэ ер нь бол одоо юу гэдэг брогийн яг нийлдэг байсан одоо үеийн залуучуудаас бол тухай байсан ч одоо хинхэн байгаа л ер нь. Энд чи хэвчлэн тэгэл одоо ташныхаа нэг 25-ын тах нийлдэг гэсэн да манай Дэгүчи те сая нэвтрүүлгээр орсон байсан. Шарот Дэгүчи манай 25-ын Тэгээ явж байгаа Америкт ирсэн байдаг гэж. Тэгээд юу хоёулаа ч бас сонирхолтой танилцсан шүү дээ. Тэгээ бас чи тэр түүхийг санддаг уу яг яаж танилцсан? Тэр саналгүй байхаа тэр түүхийг. Тэр чи одоо яг Жи ахын бас тоглолтыг анх таарч тэ. Хөөж. Тийм. Манай хоёр чи 21 өрөөг байсан шүү дээ. Тухай чи мэн чи 20 байлуу 19 байсан. Чи би 20 байсан. Тэр явж байсан. Тэгээд тэр үе чи нөгөө Facebook амар нөгөө бүүн болж ирсэн. Тэгээл нөгөө юун дээр нэг профайл пикчер дээр 708 лайк майк зүтгүүлсэн те тэр чинь бас хоргоод байсан. Хоо үедээ бас тэр чинь тэгээд бас чамлахааргүй бас нэлээ бир барыг хүмүүс тэгж лайк майк авдаг л байсан. Тэгэл 800 кэмэс түлцээ удахгүй те баг тийм байсан шүү дээ. Тэр чинь бас гоё байсан. Тэгээ хомбог дээр чи яг самсаргүй нөгөө нэг юу яачдаг. Юу төлөө нэг хүний нэг постны доор тарлаа. Тэгсэн чинь би нэ харс чи нэг swag жоо ойролцоо. Тэгээд тэгсэн чи хоёулаа нэг голдж ирлээ те нэг. Бураас тохой нэг гарандаа гистэй тэгсэн юм машинаа барьж төлөө өрөөд ирж байгаа чинь. Амар юм өссөн байсан гэж санаж ингээд л тий. Jordan 11 брэд шааж өгсөн те чи нэг бас нэг хипхоп юу вэ цайвар өгсөн байсан маа урц нэг жон цайвар тунаж. Бас гоё байсан шүү. Тий. Тэгээ маань айгу боддог аахгүй энэ олон жил гэсэн ингээд найзалж байгаа болохоор бас энэ найзтайгаа хамт өнгөрүүлсэн бас гоё давсан ч байдаг юм байна л да тийм. За одоо ингээд ер нь бол одоо ингээд одоо манай Боно бид гурав бас ингээд нэг юм нийлжсэн үе бас их гоё үе байсан. Тэгээ одоо Swish Gang гэдэг бид ингээд гурлаа гарсан. Яг Swish Gang-ийн түүхээс бас ярилцвал тэгээ соёлоос тухай манай бүлгийн үед бол хамгийн анх манай Biflex үлдээ гэсэн шүү дээ тий. Энд айгу одоо шинэ жилийн пари манай Halloween-ийн пари бүх одоо юм ивент үү манай Biflex төлждгээс байхгүй зааж. Тэнгүүд мань харчаал ингээл хатаархаа шилждэг гэсэн. Хамаагаа харчаад хамаг октод мөгтөч манай Biflex явдаг гэж тухайд ч өгч. Мань хараад энэ ямар зөвөн гэж таа. Хатаархааш хандаас ингээд шараатай Biflex бро. Тэгээд мань ингээл чимээгээ болонд ингээд нэг турхаа залуу ингээд тамхи мэрцэн ингээд хамаагаа харцыг мань удахгүй рэпер болондоо гэж бодсон байхгүй. За мань удахгүй бичнэ гэж хэвээр. Тэгээд хэвээр үгээ бичлээ нэг аягүй бас яасан маа Biflex-тэй ингээд хамтлаг болцсон тухай юм чинь. Одоо нэг энтхийн монголчуудын нэг коллеж одоо юу вэ Octon коллеж дээр аягүй дуулдаг гэсэн юм чинь. Тэгээд пари мариагаар ингээд тийм тайз мэсэн дээр хардаг гэсэн шүү дээ. Тэгэл
Тоош намайг бодвол бүр Монгол багахтай л дуу мө бичүүлээд студиээр ороо явцсан улсууд юм байлаа шүү дээ. Нан тэмдэглэл дээр бол ичдэж шүү дээ. Үгүй яг чинь тэгэл бас тэгэл туршлага юм да тий. Тэгээ бодоолнд 30 мянган бодоолнд хайрын дуу зэтгүүл явдаг гэсэн тохиол. Мань тэр дурсамжн дээр бол мань ямаагүй юм уу? Мань хичээд би угаас ичдэг юм. Тэгээд одоо ер нь бро яг ингээ анханасаа бодохдоо тэгэл яг за боног харж байгаа бас энэ одоо хөгжим бас нэг юм хайртай хүн гэж байгаад байгаа шиг байна. Тэгээд тэр мөр утгаараа бас энэ нэг урлаг дээр нэг зүтгэж байх одоо хий гэсэн нэг тийм имэлцлийн хүн төрдөг юм шиг байна. Тэгээд бро ер нь урлагтай хайртай урлагийн хүн гэх үү рэпер хүн гэх үү өөрөө юу гэж тодорхойлоо бро. Энд чи MC л гэж хэлдэг шүү дээ. MC. Энд чи тэгээ энэ бүхэмдээ л орно шүү дээ. Энд чи бүхэмтэйгээ холбоотой энэ чи бүгд нэгдсэн нэг юм шүү дээ ама. Нэг юмд орцсон яг л нөгөө нэг стекийг амталдаг шүү дээ тий. Нэг амтлагчаа заддагтай бас ойролцоолтой шүү. MC гэхээр нөгөө nature chain гэж байгаа юм уу? Тэгж үгээр. MC-ний цод рэп чи чин хүнтэй ярьчин дугаарч тулчин маркетингаа чи чин ер нь бүхэм рүү орнодтой шүү. Хөтөл чин тий. Ер нь бол бүхэм рүүгээ чиглэсэн. Ер нь даа нэг юм зураад ингээд өдөртөө шаахгүй юм. Яг маш олон юм руу бас ингээд шатхаа хэрээр туршлагатай болохынхаа хэрээр альва юм руу нэмэлт төсөлд рүү орно л доо. Тийм шүү дээ. Яг нэг юм зогсож болохгүй юм шиг байгаамаа. Тий. Тэгээд ер нь ингээд харж байхад тэг ингээд заримдаа бас яг ингээд зөвхөн л би яг энэ замаар явна гэсэн хүмүүс чинь бас аяг өглөө санагддаг юм ингээд. Хажуугаар бас өөрийг нь хийж явах бас зүгээр л санагддаг л та. Тэгээ гоё надтайгаа ярьсан чи бас тий. Халуун дулаан байна тий. Нөгөө мензэг хэлдэг тий. Нөгөө халуун байна өөр эсэг аса гэдэг шиг. Бид нар бас яг ингээд яг тухайн үед бас Мигосыг их сонсдог байлаа л да. Тэгээд Мигосыг ингээд юм вокал макалыг гоё гэдэг байсан тий. Ер нь яг юм ард нь хийж байгаа айдлыг вокалууд нь тий. Одоо вокал гэхэлэр нөгөө Монгол хүмүүс яриад байгаа төхөн сонсогдож магадгүй шүү дээ. Тийм манайс чи аягүй фристайл их хийдэгс. Манайхаа нэг камерын дотор ингээд бөөнөрөө фристайл хийлээс. Тий. Анд бүр яг шившин оны машин авчаал надад яг зүгээр ингээд хоёулаа зүгээр яг өдөр болгон баг ингээд 3 цагийг тэнцээ зүгээр хотбокс сууж байсан. Манай хоёр чи энэ ягаад гүнзгий рэпт орсон байвал бас найз хөтөж хамаатай шүү дээ. Чи салцсан байсан, манд салцсан байсан. Тэгээд хоёр жагрын бацаа сайхан уулзахаараа сайхан яаж өгөөл сайхан халж өгөөл хаяад хоёр эмо тий хоёул эмо орсон манай чинь. Тэгэл сүүл рүүгээ за хоёул юу өгөх гэсэн чи хоёул үгээ бичээлсэн шүү дээ. Хойчээд. Ерөөсөө юу яасан маа анхандаа тэгэл за бид нар ерөөсөө би ч яг Монгол явж өрөөд ирсэн. Тэгэл тэгсэн чинь за ерөөсөө ингээ Монголд хүмүүс бол зөвхөн нэг төрлийн нэг юм байна. 2 3 юм зэрэг ингэж хийж идэм биш үү манай юм залуус шүү тийм. Тэгэл яг би яг брод 2 дээрс очиод ингээл яг фристайл хийж сураа сүүлдээ өөртөө ингээл хувьсаашаал өөр болцсон гал тийм. Тэгээд юунгуудаа дараа нь яг ингээд одоо ингээл бодож исэн чинь тийм. За одоо фристайл хийсэн дараа бол яг дуу хийх хэрэгтэй юм байна гэл дуу хийх болсон чинь тийм. За нэг гоё инженер хэрэгтэй мэн гэсэн чинь инженер нь бараг нэг юм илүү гоё инженер байх хэрэгтэй гэдэг ч юм ингээл нэг шат чатаар ахиа явцсан гоё нэг тийм процесс л та тийм. Тэгэл яах вэ? Тэгээ яг хуу тодорхой хэмжээгээр бол тийм салтын малтын бас жоохон даун үед бол байсан. Манайс стил сорсаар л байсан тэгээд. Тий стил сорсаар л аа. Одоо ингээл эргээл бодож байхад бас ингээд за тэгвэл хипхоп ороод ингээд 2016 оноос хойш ичтэй ингээд яг одоо байнга ингээд хөдөлгөөнтэй байсан л нийтдээ 10 жил болж байна. Би тэгэл яг энэ дундын боддог байхгүй. Манай энэ ганг дотор яг нэг хамгийн илүү сенсацтай нөхөр байна. Тэгээд бас яг нөгөө нэг хизээч бро яг нэвтрүүлэг дээр ярьж байгаагүй болохоор бас одоо тэр нэг ганц хоёр юмнуудыг асуу гэж бодлоо. Бро ч бас яг тэр мөрөөгөөс нэг ганц хоёр хүмүүстэй ингээд бифлээд авсан. Тэгээд тэрэн дээр одоо жишээлбэл хамгийн анх тэр нөгөө Поматаас нэг ясаг товчхон яриул дээр бас хүмүүсс жоохон сонирхсан шүү дээ. Яг юу болсон юм? Помагийн тал дээр цааш яг үнхээр шаасан миний бүзэг. Тэгээд тухайд би яг нүгэ явж ирсэн юм чи ингээд яг гэрийнхантайгаар байж байгаа юм чи нүгээд нэг хэд хоногоос нэг шин байранд орохоор болоод мен чи замдаа явж ирсэн аахгүй. Тэгээд би найзандаа марлаа гэдэг нэг найзандаа хамаг пүүц мөс одоо чимдан пүүцнүүдээ бүгднийг юм чи
тавьсан байсан тухайд. Тэсэн чинь тухайд Марлагийн Пума манай хам боёд байсан гэртэн. Тэгээд мэн чинь нөгөө шин байраа олчаа шин байрандаа мэн чинь сойрчаад эргэж ирж пүүзээ авахын хооронд тутмаг шаасан нэг пүүз татцсан байхгүй. Тэгээд манай хам Чикагод өнөөдөр манайс чи хулгай хүн байхгүй шүү. Өнөөдөр Чикагод миний иргэн тойрноос манайс ингээд юм цэм танах тим юм бол хизээж байж үзээчгүй угаасаа маа. Тэгээд тэр тал дээр бол мань их олон юм байхгүй угаасаа юм бол төрөө болсон. Тэгээд яг үнэхээр үнэнгээр хамгийн гол тэр нөгөө юу яасан би санаж байна л да. Яг нөгөө тэрнээс яг 7 оны өмнө 2-7 оны өмнө бас танахаар ирж хонохтой бас бах юм хулгайлаа гараад. Tokyo Station толгоом гинж ахын хэдийн юм шаацсан байсан л да. Манай хам тэр үед нь чимээгүй өнгөрөөд хоёр дахь дээр нь тэгж уралж байгаа байхгүй. Тэгээд үгүй яах гэхдээ эн чинь like funny shit шүү дээ. Тэгээд зөөр яг ингээд зөөр хөөрхөн тий бодож исэн чинь тийм их хэрэг бас л тийм. Тэгээд одоо зөөр ингээд төвшөө гэс араараас насаж заяа. Тэгээд одоо бас ингээд нэг одоо би тамиртай бас нэг бро бас нэг аль нэг бивлээд авсан шүү дээ. Тэр гэхдээ би бас яг тэгж бодсон шүү дээ. Ер нь бараг яг Токато муудсанаас болоод тамиртай муудсан болоо нэг тийм юм бас. Бро тэр талаараас нэг аль тайлбар өгөөд. За ер нь бол бэ тамиртай ямарч бифгүй байсан л угаас ямарч биф байхгүй. Манай бид нар дээр ирж ингээ гоё бизнес хийдэг гэсэн шүү дээ. Бид нар бизнес хийгээл дундуур нь гоё ингээд хингаа чилат хийчихэл явж байсан юм чинь нуурын иргээ гоё чилат хийгээл тий гоё явдаг гэсэн л дээ. Тэгээд Токато манай ирж манай крүүийн чинь бас нэг жоохон ингээд хоёр тишээ болоход цааш Токато тохойд явж байхад ингээд ягаад хасраад ингээд Токато явж исэн хамт явж исэн болохоор манлууга чиргэсэн болол гэж би ойлгосон шүү дээ. Би бас харин жоон тэгж байгаас. Тэгээд би яг тухайн үед чимээгүй бизнес гэсэн аахгүй. За одоо далийн айл гэхүүдээ тэгээд одоо ингээл чимээгүй л өнгөрч илээ л тэгээд тэгээ энэ бол одоо энэ шинэ үеийнхэнтэй рэпрүүд тэгээд юм уу энэ бүгднтэй гоё писат яхах хүсдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тэртээ бүгднтэй гоё найстай бүгдөө гоё энийг ойлгоо хөндлөөд гоё явах хэрэгтэй байхгүй гоё юмс чинь шинэ үеийнхээ гоё дэмжиж гоё мэдэх юмаа мэдээд мэдэхгүй юмаа мэдэхгүй явах хэрэгтэй байхгүй. Ер нь тэгээд одоо бас насмаас бас жоохон ингээд одоо 30 моч ингээд хүрээд ингээд явж байгаа. Ер нь бас тэгэл хуучны юм бол бодглоо тэгэл за яг залуунаас нэг л өөрхөн нэг юм ам өрөлт юм даа л гэж боддог шүү дээ. Тэгээ нөгөө хин сайхан нэвтрүүлэг үзэж тасаадах хэлсэн байсан. Ер нь зүгээр яг уцаар яриад ингээд чи яасан бэ би яасан бэ окей гэж ярилцаад болгочих юм би зүгээр амар том асуудал өгдөрөх бол тэгэл яалтчих. Тэгэл яг young насны зүйл байгаа даа. Тэгээ ер нь зөв бодоход гэхдээ мэдээж үнэхээр өдөрл тэгэлээ хариулт гаргана шүү дээ. Тэгэл яах вэ? Тэгдэж штэ. Тэгдэ. Одоо ингээл би бас ингээ нөгөө нэг ингэж яриад байгаа нь бас өөрийнх нь тухаас тэрх яриад байж магадгүй л. Гэтэ нөгөө чиптер хийсэн дийлэх зүйлүүд дандаа нөгөө холбогдчихийдэг болохоор одоо яг миний түүхийг ярихангууд чиний түүх угаасаа орж ирдэг. Чиний түүх ярихангууд миний түүхээс ороод ирдэг шүү дээ. Тэгэл би одоо ингээ боддог байхгүй ингээл анх ингээл бид нар бас яг нэг караокены тэмцээнд орчихсон санаж байна. Тэрд орсон чинь дөрвөлээ хамтдаа нэг Айстопын шингтнүүд басаал тий. Айстопын үргэлж хамтдаа нэг дуулаад тэгээ нэг караокены тэмцээнд ялдаг. Хамтлагийн нэг тийм тэмцээн байсан шүү дээ. Тэгээ яг хөө тэр үед чинь бид нар яг бодоол за яг тэгээ эдгээр бас ингээд юм юу юм байна. Гэтэ тэр чинь караоке тэмцээн биш юу байсан? Open mic тэмцээн байсан. Караоке бол биш байсан. Тэгээд тэрэн дээр бид нар яг хуухалж өгөөл тэгэл мөнгө авал яг тэр мөнгөөр өдөртнөө ууж дуусгаал гэж. Шүүсийг хамж аваад тий. Тэгсэн чинь одоо тэгээд дараа нь ингээд бодглоо өөртөө ингээд караоке дуутай болцсон байгаа байхгүй тий. Тэр чамд ер нь гоё санагддаг юм. Тэгэл байгаа. Би өөрөө караоке орох болгондоо би тэр дуугаа найзтайраа дуулдаг. Миний хамууд ингээ гоё ингээд миний орнд дуулж өгдөг. Тэгээд энэ найзад намайг надад караоке орох тоолонд тэрийг тавьдаг. Манай хүн бол яг тэгж байгаа оронгуутай. За нэг дуулаа шүү. Дуулчих. Тэгээ өөрөө ингээд өөрийнх нь бодыг дуулжсан хажууд байгаа охин л оронгуутай. Гоё өнөөч. Ер нь нэг програм бас нэг юм жоохон юм командлын нэг юм эсвэл юу гэдэг нэг юм хөвчөө нэг юм стайл байдаг шүү. Хаан чадсан тэгээд би одоо эргөө бодож байхад бас тий нөгөө яг нөгөө бидний яг тэр бөөндө нийлдэг гэсэн юм бодохоор бас сайн үдэлж явсан байгаа шиг гэдэг шүү дээ. Анх нөгөө нэг клип хийжсэн. Одоо яг ингээл бро яг
одоо байд би бүтсэн түүхийн тухай яриултаа бас гоё. Тэр чинь битэрийн бас яг анхны бүүм хийсэн дуу таарж байгаа шүү дээ. Bad Pig-ээс өмнө хоёлаа амар их олон дуу хийсэн байсан л да. Зөндөө дуу бид тэр студиудаар ашиглаж байсан. Би ч хоёроо рефлекстэйгэж дуусдаг гэсэн чамтайгаа жишээж байсан. Харууд ёстой, цагаан үнэс дүү одоо өнгөөр нь л явсан даа. Түүх хүртэл орсон шүү дээ. Бүр түүстэй. Түүцээс өнгөөр нөө бүх цай парент түүсэн студид. Бүр улаан үдийн охин хүртэл хоолоо бичдэг байсан гээл. Студид эсрэг шидийн хүмүүс байж идэг байсан. Шидийн хүмүүс ингээд ажаад үздэг байсан. Тэгэл дунд тухай ч юмээс чи Bad Pig-ээс өмнө зөндөө дуу ингээд хийж байгаа. Тэндээ бас ингээд ханддаг байсан л та юмс чи ингээд жоох ингээд арай болоогүй юм шиг сонсч үзээл. Агиох вест хийсэн тий агиох зарлаг санхүү бөгөөд маш их цагийг бас ингэж вест хийсэн бас байгаа юм. Сурах процесс тэгэхгүй бол угаасаа энэ толомонд бол ямар ч дадлаггүй юм биш байдгүй угаасаа. Тэгээд яг тэр нөгөө одоо яг Bad Pig бүтэж явах дээр санддаг байхгүй. Бро яг над дээр ирэл яг би нэг ийм дуу хийсэн байна. Чи юу гэж бодож чинь гэл яг ихний бадаг яг ерөнхий гайдтайгаар гарцаас тэгэл би бро над дээр чи орё л да гэж соёлоо фристайл хийсэн чинь мань яг нэг дахилтан дээр нэг бабича дагуулаа гаарна гэж. Ихэнх бро дөрөнгөт нь за хоёлаа хамт тгүүлээ гээ. Хоёлаа бас тэрийг клипийг хийх гэж бас яг сэтгүүлж ирсэн шүү. Бас яагаад тэгэхээр нөгөө бидний бас нэг зовлон болохоор нөгөө Америкт одоо яг монголчууд комьюнити дундаа яг ийм одоо видео хийх ч юм уу хоолой бичих тийм их хүмүүс маш ховор байсан тийм. Тэрний бас зовлонгоос их цаг орсон шүү биднэрт бас яг. Гэхдээ Bad Pig бол яг миний хамгийн хайртай дуунууд нэг тэр хоосаа энэ дээр тэгж нүдч өглөх бол гоё л байдаг гэсэн тийм. Миний хамгийн хайртай дуу бас нэг шүү бас. Тэгээд нөгөө зарим нэгэн альва нэгэн рэперүүд ингээд нөгөө тайзны мөнгө хэрэгэлдэг байл бид нар чи яг анх эхэлтэй шууд жинхэнэ долларуудад зүтгэлж гэдэг юм шиг тийм. Яаж чанхаас бол трап байсан л да. Оройд нэг камер гүүгээ клипинг тоолдог гэсэн бид. Камергүй ингээд интенс ингээд клипинг толоош байгаа тийм үстэй. Яг тэгдэг үстэй. Зөөр байгаль угаасаа клип байдаг байсан. Зөөр хальт камер уцны камер. Зэрэг трап тойрог байсан л да. Тэгээд манайс young ч гэж тухайд дүнж одоо яг нэг идэвхтэй бол 24-тэй илүү 25-тай байсан санагч. Тухайд ч хамтаага манай ч хоёлоо ингээд хамтлагаараа бас нэг хамт амьддаг байсан шүү дээ. Бас тэр чинь яг бүр анхны 700 оров шүү дээ. Тэндээс бөхнөх хийсэнтэй. Энэ олон уран бүтээлцээ ингэж шамт олон ингэж идэвхтэй болгосон юм гэвэл тэр байсан л даа шүү. Нэг аягүй өрсөлдөөнтэй байсан. Өрсөлдөөнтэй ингээ чи илүү биччихвөл ингээл үгээ хичээл зүтгэлсэн шүү дээ. Шатаа. Нэг нь фэст гуглчингууд араас нь дөөтгөн дагаж фэст үзсэн. Ингээл хаалаа молон зоронгууд нэг амар дайн зорж байгаа юм шиг шатдаг гэсэн шүү дээ. Нэг нь ингээл амар шатвал эксчаг амар шатчихдаг гэвэл нөгөө чинь чимээгүй ингээд татаахаар ингээд үгээ илүү бичээл тэ өгшөө нэг тиймэрхүү стайл явдаг гэсэн шүү. Тэгээ яг хүмүүс асуудаг л та тэгээ ер нь ингээд за switch яагаад ингээд гурлаа дуу хийдэг юм бэ гэдэг. Бид гурав хэдэн дуунууд зөндөө хийсэн. Тэгээд хамгийн гол нь бас нэг амьдралын янз янзын шатууд ингээд тоолж ирсэн учраас ингээд байнга нэгнтэйгээ уулзах завгүй явдаг ч юм уу тэгэл тиймэрхүү байсан л та. Гэхдээ нөгөө яг нөгөө хамтлаг гэхээс илүү яг нөгөө эклектик юм шиг юм бүлхэм гэж явдаг тий. За нэг нь дуу хийвэл нөгөөт нь дуу хийвэл хамтарч хийвэл хийхгүй тэгэл бас устаа яг гоё юм жаавал бүнд хамтар нийлж хийхээр юм тий. Ингээ явдаг. Яг team crew the gang юм уу тий. Тэгээд Swisher нэрний талаар тайлбарлаач. Swish gang гэдэг чинь ямар ч үстэй юм бэ? Бид нэр чинь нөгөө тамхиа Swisher-ээр ингээд гоё ингээд зөөлгөлдөг гэсэн. Тий. Тэрийг яриад байгаа юм да. Нөгөө Swish чинь нөгөө нэг юу байсан нөгөө гоё Sushi Sweets гэдэг юуны хамттай нөгөө одоо навчин таймаг шиг тэгээ нөгөө усан үзэн хамттай. Тэгээ бид чи яг нөгөө grape гээл тест нь тэгэл гоё тэгээ тест нь аягүй гоё. Гоё чимс ичж байгаа юм шиг тесттэй. Тэгээд сэтгэлээ. Colche гэдэг нэрийн талаар чи манд өгөө өстэй тийм. Тэрийг заавал асуух гад би хэлэхгүй тийм. Тэгээ энэ нэрийг миний нэрийг манай extra гэсэн байгаа. Тэгээд энэ нэр Nebra гэж маш олон нэртэй байсан. Colche-нээс өмнө ингээд Dirty Terry, AK Dirty Terry ингэсэн шидтэй нэг юм сонсон нэртэй байсан юм чинь тэгээд явж байгаа яг энэ чен дээр л огцсон. Тэгээд нөгөө айгүй тийм олон жил ингээд нөгөө харангуут ингээд дандаа нөгөө ингэртэй нөгөө бинж мэж ингээд зүүцээ явж идэг.
Тэгэл надад ингээд яг зөвхөн хоёулаа моол золсол амар хувцаа шүү дээ. Дөнгөт яг нэг гэрний сэтэр зогсоол ингээд харуулдаг байхгүй. Янз бүрийн жаал андаа тэр дагуус энэ дагуус гэх. Тэгээ нэг үстэж би өөрөө гинц үүдэх болчихсон. Тэгэл нэг өдөө өглөө ингээд болсон чинь ингээд гинч ингээд зүсч яг хүүхдэн байхгүй. Тэгсэн чинь энэ яг хэнийг санагдуулчаа гэсэн колч нэж дээ. Нэг өглөө гинц зүгт нэг хүүтэн шааж идэг шүү дээ. Тэгээд андын вай бас хаяа хүүтэн шааж идэг. Миний сэтгэл дулаахан шүү дээ. Уг нь бол маш Уг нь бол халуухан их даа юм чи тэгээд чинээгүй дулаахан шүү дээ. Нэг ийм бас нэг би хүмүүстэй ингээд нэг муудалцаахгүй нэг одоо юу гэдэг маргалдах гэх юм уу? Одоо юу гэдэг ингээд за яг бид нар бол бас тодорхой хэмжээгээр нэг цахилахгүй төлөсөн залуу үед тий. Одоо яг 20 дэд ч юм уу 10 дэд ч юм уу тий. Тэгээд яг тэрэн дээр одоо жишээлбэл ингээд бид нар бол яг хаа ингээд зарим нэг рэпрүүд ч юм уу ингээд янз бүрээр ингээд дуулдаг байсан тий. Одоо ер нь жоохон цахилахгүй байхыг уриалдаг ч юм уу тий. Гэхдээ тэр бол залуу насны зүйлтэй. Тэгээд ер нь одоогийн яг нөхцөлд ер нь ингээд хаяа бодглохлоор бас ийм зөв юмдаа уриалах бас энэ бас өрнүүлэх хэрэгтэй гэж надад санагдаад байгаа юм. Зөв яг Монгол би сая ингээд явал янгуудыг харлаа л та. Тэгээ бас их жоохон буруу ойлголттой буруу замаар жоох ингээд явцсан байгаад зах. Гэхдээ ер нь ингээд альва одоо би монголч гэсэн харж ирсэн ингээд альва нэг юм харт амхийг ингээд сурчлаад ч юм уу ингээд эсвэл бол ингээд одоо юу гэдэг тэр талаар ингээд юу өгөхлөөр ингээд хүмүүс жоох ингээд бүр амар ингээд нөгөө нэг үгүй ханиад нэг зин ингээд хэрэгж мэйлээд хөл гараад хариулдаг ч юм уу нэг асуудал болдог л та тийм ер нь бро тэр талаас ер нь юу гэж бодож байна цааш уран бүтээл дээр ер нь аль зүгчийг хандлагыг гаргах уу те одоо юу гэдэг тодорхой хэмжээгээр мэдээж бас пари мари бид нар бол дуулсан шүү дээ. Гэхдээ ер нь бас хоёулаа орно гэдэг ч юм уу. Мань бол толгож байгаа юм биш үү. Зүгээр л бас ерөнхийдөө би бол тэгж бодсон. Тэгээд яг бро тэр талаас юу гэж бодож байгаа гэж байна. Энэ бол айгүй задгай ах хэлсэн шүү дээ. Хөөсгөө өдөөс стил фэшн салхи үдээс болоод пүүзээ салхи үдээс хийх шатдаг. Бас жанраас солиулсан яг юм дан трапер бас ингээд зурлаад байхгүй бас үе электро хаус эсвэл хажуугаар нэг pop R&B ч юм те. Харин тийм яг оруулж ирэх зодтой шүү. Тэгээ яг чиний нөгөө цомгон дээр чи яг дандаа тиймэрхүү дуунууд гой ингээд өөр стилийн дуунууд гараад ирсэн болохоор би яг тэрийг аягүй гоё одоо юу гэдэг тэгэхээр нөгөө нэг гоё одоо хандийнхаа өмнөөс ингээд гоё баярлж байгаа гэх юм уу те гоё шашаа. Одоо жишээлбэл би бас яг ингээд сүүлийн хэдэн жил дуу хор хийгээг болохоор одоо юу гэдэг ингээд манай хамтлагаас бас яг нэгэн ч гэсэн бас ингээд уушаага гоё ингээд болж байгаа бас маш их баярлж байгаа. Угаасаа хөдөлмөрч гэн байсан л да угаасаа. Одоо брогийн бас одоо ногоон гэдэг байна шүү дээ. Одоо манай нэвтрүүлгийн одоо яг сүлдөө. Тэгээд яг болохоор энэ бол болох гэж ирсэн. Гэхдээ бол ашиг. Юу одоо ногоон дээр ингээ нөгөө нэг брогийн нохоо гардаг шүү дээ. Ер нь броос багасаа их нохоо тижирдэг байсан биз дээ. Багасаа нохооны хоббитэй байсан. Манай гэр бүл 8 амтнд нэг сонирхолтой мөрдлөө маань гэрийнхэнтэй хүчээр нохоо тижээдэг ч юм уу те. Би нохоо авч ирж заавал миний хаар ингэж тижээдэг ч юм уу. Манай багасаа ингээл нохоо тижээдэг байсан л таа юм чаа. Фид тижээж үзсэн, нэм цочоор гэн гэсэн шидэ хамаа спанел ингээд энэ бол Монголоос ахуулаад энэ тижээдэг байсан. Айгаа хоббитэй тэтгэлтэй маш их цаг ордог. Тэгээд айгүй тийм сэтгэл санаадсан эмэнтэл талруу дэмжиж шít тийм юм шиг. Тэгээд сайн мэж сүлд даблмент одоо миний юу швэсэн тэ даблмент маань ингээд байж байгаа. Сүлд тийчгээд хаяа дээр ихтэй байж. Энэ бас нэг ингээд одоо ингээд хүн чинь бас ингэ бод. За энэ олон дижинс нохоонод мэдээж нохоо болгоо хөрхөн сайхан гоё юм байгаа өрсөн даваа талтай. Яг брогийн хувьд бол яг дижинс бэс нохоо чинь чиний хувьд юм байж байна. Би болохоор яг зарим нь таниад байгаа байхгүй. Одоо амтан дээр тэр нь бэс энэ бэс гэж болохгүй л дээ шүү. Илүү юм чинь. Яг нөгөө нэг одоо жишээлбэл миний хувьд бол одоо жишээлбэл манай сүүл дижинс нохоо маань одоо ингэ наттай ингээд айгүй нэг хань болж исэн гэх юм. Тэгэхээр би тэрийг илүү одоо ингээд нөгөө хань болжсэн да тэгээд илүү гоё үнэлдэг ч юм уу тийм. Зарим хүмүүс ч бол янз янзэр л яана л да. Одоо жишээл энэ нохоо гоё, тэр нохоо гоё маяг гэдэг. Яг зөв
Бролыг бүгдэнд нь олыг тэнцээ хайртай биш Биш шүү. шүү дээ. Одоо миний ч бас муужгаа та. Мгм. Цагаан муужгаа, миний муужгаа цагаан. Тэ. Яга. Миний муужгаа цагаан. Тэр охины бандаж яга. Аашаас. Биш. Биш. Тэгээд зөвхөн шүү дээ. Тэгээд за. Манайд форко юм. Чемпион. Ер нь бол би тэгж бодсон юм тэгэл бас айгүй л хариуцлага юм байл л дээ. Дижигрант гэдэг чинь тэгээд манай ч хувьд болохоор бас яг нөгөө ганцаараа гинт нөгөө нэг ганц бий болсон. Тэгээд ганцаараа дижихэд ерөнхийдөө нөгөө хэцүү болоод тэгээ өөрхий жил явж байгаа. Тэгээд яалтч өөрхийдөө нохооч нөгөө нэг одоо юу гэдгийг ингээд баян цаг зарцуулахгүй байгаа гонгод юу ч тийм шүү дээ. Нөгөө жоохон битгэрээ хэцүү болчихсон юм шүү дээ. Тэгээд ашгүй нэг олон хүүхэдтэй айл өргөсөн. Тэгээд хүүхдүүдтэйгээ сайхан давлал байгаан байж байгаа л би ямар ч нэг дараа нэг очсон. Тэгээд байн би очиад тахаар чи санаад ах юм бол нохооны сэтгэл зүйч бас ингээд өмнө хийснээ санаад ингээд хэцүү болчихсон юм. Тэгээ маш их мэс сорж авдаг амтнаас бас аюу хайрыг маш их гоё хайрын авраа тийм нэг цуглуулдаг байхгүй би Маш том бас хариуцлагыг авсан. хариуцлага амар төлөлтөөр бол хин туртай наваад ижиждэг бас юм шиг тэгээд аюу бэлэн байх хэрэгтэй төлөлтөөр манай хүмүүсийг ингээд сэтгэл хөдлөхөөр шийддэг төлөлтөөр бол битгий тэгэрээ ингээд don't do that please. The shit is not like that easy bro. The shit is like going crazy. Yeah. Видео тоглоом ер нь зүтгүүлдэг шүү дээ. Ер нь ямар тоглоом голцоо тоглож чинь бас яг young дүүнер бас гоё тоглоом зүйлүүд их тоглож байгаа шүү дээ. Зүйлүүд чинь ер нь их тоглодог шүү дээ. Энд чинь A1 PlayStation л дээ. Багнасаа PlayStation шатдаг. Франц тахын л багасаа нэгдүгээр ангиасаа PlayStation-ы бүх PlayStation-ыг 2 3 4 5 гээл явж байгаа биш. Тэгээд багасаа тоглолт FIFA тоглоно, Tekken тоглоно. Би Tekken-ээр надтай тоглох, бодтой тоглох репер бол надтай ирээ. Tekken. Би ингээд танартай ингээд гоё челленж шүү. PS5 Tekken надтай тоглох репер бол надтай тоглож болно шүү. За тэгээд колчин даалгадаа тоглоорой. Ер нь тэгээд бас явандаа соёлоо Монголд очиод бас гоё Tekken тэмцээн сонирхол тий. Би бол чамайг яаж утсан барддаг юм байна. Бас л насаараа тоглосон. Яаж утсан Tekken дээр барддаг. Миний брат чи сайхан балгуулж байгаа л задаа шаачна те. Өө нэ жоохон амсуулж байгаа л хүртүүлж байгаа л задаа шаачдаг гэсэн миний чиг. Мань нөө ингээ атсан чи ингээ бро ингээ миний бро сайхан хүрт мөрт гэж байгаа суулгаж байгаа л чийлрүүлж байгаа миний бро үүсэгээ задаа шаачдаг. Сүүлдээ жоохон ууралж ууралсан. Манай сүүлдээ ууралаад харьдагсэн шүү дээ. Тэгээ тэр үе тийм үе бол байсан л дээ. Тэгээ сүүл рүүгээ чигдэж бараагүй шүү дээ. Тий. Ихтэй ан мэдж байгаа. Тэгээ сүүл рүүгээ би тэгээд Tekken юм уу дуурцсан юм аа тэгээд. Чин байн бас тоглож иж нэг юу гэдэг скиллээс нэг хорцлоо шүү дээ. Мань одоо бол Tekken бол бүр үнэхээр болцсон л тоглохгүй байсан ч баран. Чи тэр нөгөө нэг юу Жита нөгөө амар тоглолдог гэсэн чинь онлайнаар олдож PlayStation дээр survival зүтгүүлдэг. Хоёлоо ч Counter Strike зүтгүүлдэг гэж байна. Дан хийдэг байсан. Өдөр болгон дан хий. Тэр юу ороод ирсэн бэлээ. Тэр Читагийн тэр Монгол нөгөө одоо стрим ороод ирсэн бэлээ шүү. Тэр бас нэлээд фоны шат. Нөгөө нэг угаасаа тэр чинь нөгөө юу гэдэг юм шүү гэдэг лээ. Нөгөө модтой баах модтой ингэ татаад авчихсан. Тэгэл тэрүүгээр сонсон даалгавар билээ яваад байна. Би Читаг өгөн PC-ийн талаах тоглож сурсан биш компьютер дээр. PC-ийн дээр тэгээд юун дээр PlayStation дээр тоглох гэж бас сурах гэж нэлээд хооцсон. Гэтэ ер нь Читаг бол юм явж PlayStation-ийн гейм юм байл юм. PC-ийн дээр бас жоохон хэцүү. Тэгээд PC-ийн дээр тоглодог юм байна. Юуж PC тгөө. Тэгш. Эндээс гараад PC тгөө ойлоо. Тэгш. Яа зүр яг энэ зүр юм байгаа байхгүй нөгөө Чикагод маань одоо өглөөний 11 цагаас битээр ингээ уулзах нэвтрүүлэг хийж байгаа. Тэгээд яг нөгөө амралтын өдрөөр бид нэг ингээ уулзж байгаа учраас бас гоё л доо. Тэгээд fuck you talking about? Yeah, the fuck you know. Champion. Champion. Sush gang. And extract. Анд тэгээд бас ингээд нөгөө яг би нөгөө нэг ингээд нөгөө андыгаа харсан сэтгэл хөөрөөд тэгээ энэ ч нөгөө бас энэ уг нь асуултуудаа би аягүй гоё юм. Дарийн дистратаа явуулсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь бас нөгөө одоо ойлоо яс нэг үүсэл гарал одоо юу гэдэг аль нутгийн тэгээ ингээд хаанаас ингээд бас гаралтай вэ гэдгийг бас хоёулаас нэг яриултай байсан.
За мен чинь бол зохон төрсөн шүү дээ. Зохны тасан цэнгэл төрсөн. Яг л цохны. Тэгээ зохноос мен чинь шүү дээ төрөөд 7 хоноогүй тархан нүцээ байхгүй. 7 хоноогүй тархан нү тархнаасаа Франц. Тэгэл энэ ингээд өсрөөл явцсан дөө юм шиг л. Тэр юу бараг бодвол тэгэл аав ээжээ ажиллаар л ерөнхийдөө ийш тийш ингээ юу. Манай ээж аав айгүй их манай гад ингэж аялдаг хүмүүсээс. Бизнесийн шуумаар их аялдаг хүмүүсээс. Тэгээ би гэр бүлээрээ их явдаг. Аав ээж чи яг одоо юу гэдгийг би бас яг би ээжийг бол тань би аавтаа бол ганц хоёр уулзчихсан. Ерөнхийдөө ингээд ямар мэрэгчлээ хүмүүс байсан бэ? Манай аав болохоор эзэн засагч мэрэгчлээ. Ээж англи хэлний багш мэрэгчлээ. Nice. Тэгэл гоё хоёулаа юм гоё олон улсуудаар ингээд гоё аялаад хүүхдүүдтэй ингээд одоо чинь айлаасаа бас гуруулаа шүү дээ. Ер нь 3 эрэгтэй сайхан залуучдаг аваад аваж явсан бол их гоё л. Энд ч одоо айлын том шүү дээ юм. Дараа 2 сайхан дүүтэй 26 21-тэй. Сайхан өндөр залуучууд би тий. Сайхан царайлаа залуучууд би тийм байна. Их сургууль өгсөн. Тий. Дашин жилгээс ингэ шүү. Нэг ахаас өнгөлөө гэлээ дүүнээ тэгээд сайхан дүүнэрээ тэгээд парахдаг шүү дээ мен чинь дүүнэр. Гэр бүлээрээ парахдаг, дүүгээрээ мен айгүйх парахдаг. Дүүнээ гэр бүлтэй хайртай first family байхгүй. Family first. Би бас өөрөө тэгээд зохных л та тэгэл. Гэхдээ яг нөгөө нэг яг гадаа яг ингээд ээжийн талаар ярих юм бол ингээд зохно. Би гэхдээ зохонд ингээд багтаа дүндээ очдөг байсан. Тэгэл ер нь зохныхныгаа ерөнхийдөө бол нэгэнэлтэй. Тэгээ бро битэр чинь бас яг нөгөө аль ингээд бас нөгөө аав маваасаа ингээд одоо ингээд холцсон одоо эцгээсээ ингээд холцсон юм аав маваасаа юм уу хэлчихлээ. Тэгээ эцгээсээ ингээд холцсон байгаа. Тэгээ тэр талаараа бас бро ингээд хуваалцвал юм. Яг хөө тэгэл сайхан уужвал гоё. Энд чи бол аавыгаа алдаад одоо 18 жил болж байна. Тэгээд аавыгаа хүний нутагт өөрийнхөө гараар явуулсан. Нэг миний гар дээр миний аав бурхан басан байдаг. Хүний нутаг шүү дээ энэ ч тэгээд ямар ч юм сайхан байхгүй л дээ төрөл дээр. Энд чи маш их сэтгэл готрол болоо. Маш их юм донтох тий. Ингээд тэрний дамжаад ингээд айгүй юм утгагүй санагдаад сэтгэл санааны хувьд айгүй хажуугаар найзхнаас уусгалцсан ингээд бүхэн давхцаад нэг байдал дээр мөн дээр наваарч ирсэн байхгүй. Тэгээ мөн айгүй их юм ингээд шаналаад готраад ингээд орон зайхан найзуудтайгаа ингээд мөн чам өнгөрүүлдэг гэсэн. Одоо ингээд шантрахаар найзуудтайгаа уулзч ингээд хүртэх ч юм уу тиймэрхүү арга барилаа ингээд маш их цагийг үрсэн. Авах гэж үзсэн нэ тий. Маш их цагийг үрсэн уясдээсэн. Тэг маш их хэмээс орсон дундуу. Тэгээд намайг бас энэ дууга хийхэд улам их хүчтэй болгосон зүйлүүдийн нэг гэж боддог бас. Би ингээд за би юу хийх вэ гэж айгүй их ингээд цагийн дэмий өнгөрөөж явах хугацаанд мен чинь за би болохгүй мэн гэдгийг ойлгоод мен чинь нэг юм хийхстэй мэн гэдэг одоо тийм шуум зам руу намайг хөтлсөн зүйлтэй байх шээ. Би энэ зүйлийг би үргэлж аливаа нэг ард түмнийхэн дараа амжилттай аливаа амьдрал дээр амжилттай явах цаг би хамгийн түрүүнд аавдаа би хийдэг шүү гэдгээ би хэлэх болно гэж. Yeah man. Тэгэл аавынхын ширийг хатаа шүү дээ тий. Гэхдээ жоохон нөлөөс жоохон цэглэнээд хатаа тэгээс. Тэгээ ер нь бас би бас яг адилхан зүйл тулсан учраас бас яг тэгэл яг брогийн болон хамгийн дүнд олчихсан л да тохиод орол сайхан мөргөөд ингээд тайлбарлах нь хүмүүсийн сэтгэлийг гоё юм бол тавьшуулах гал үзчихсэн дээ. Яас л хүн амжилттай байсан шүү. Тэгэд одоо тэгтээ бас ингээл ийм байна л да. Одоо нэг юм сэтгэл судлаач ч юм уу сэтгэл зүйч өдөртөө бас ингэ тодорхой хэмжээгээр юм хэд бол хүн очиж нэг ингээд нэг юм уудалж явах хэрэгтэй юм байна. Тэгээд нөгөө хувь хүн юм хэд ярихлаар бас ингээд нөгөө одоо хувийн ингээд одоо юу гэдэг ингээд юм сэтгэл хатгалыг бас сайн мэрэгжлийн үүдний зүгээс гаргаж чадахгүй. Тэгэхээр бид нар яг тэрийг юм хэд яг нөгөө намжаахтай болохоор юм хэд энэ сабстансаар юм хэд жоохон ингээд одоо ингээ харахлах гэдэг бас нэг тийм болцсон байсан ба өөртөө сайн мэдэхгүй. Тэгээд миний ч сэтгэл зүйчийн хувьд бол миний хамууд бас сэтгэл зүйч гэж байна. Миний гэр бүл бас ингээд бүхэн хаваалцсан дээр бид нар юм ярьдаг, сэтгэлээ хөдөлдөг юм бүхэн чинь бас салбаатай гэж боддог юм. Тий.
заавал төлөвлөж очих хэрэгтэй. Зарим бүр шаардлагатай хүмүүс байдаг шүү. Тий. Бүр ингээд үнэхээр очихгүй болохгүй хүмүүс бол сэтгэл зүйч төр очих нь маш зөв шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд бас ингээл одоо яг би зүгээр яг нэгэн тал одоо хүн зүйтэй эхлүүлснийх ингээ өршөөлөд ингээ яваа л да. Тэгээд 4 ясаа ингээ пройлжсан. За ингээд бас тэр үед ингээд бас ингээд сэтгэл санаа хэцүү байсан учраас би ингээд янз бүрийн зүйлд ингээд бас бодох ч юм уу нэг тэмхэн болж исэн. Тэгээд яг нөгөө буруу бас ингээд дундаар хэлдэгчтэй тэгээд 5 сар энэ сар шоронд гэж хэлдэгчтэй тэгээд ер нь яг тэр талаараа бас ингээд ер нь жоохон гэдэг юм хэд одоо түүх талаас нь хуваалцвал тэг бас яг чи ногоон гэдэг уга торнд бичижсэн. Тэгээд тэнд мөн чи 6 сар 8 сар хавцаа сууж аваад ерөөхдөө DYK-с одоо нэг сотгоор машин байх ингээ хэрэгэлцээ явж байгаа байлаа. Тэгээд ерөөхдөө юм харагдаад 8 сар болсон. Тэр хугацаанд мөн чи аягүй их райм бичдэг гэсэн. Аягүй их юм харуудтай ингээд харуудын фристайлыг сонсч ингэж үнэхээр л хүмүүс рэприт юм билээ тэнд. Тэнд бол артист юм гэж байхгүй. Бүгд артист боо. Бүгд өөрөөр ингэсэн раймтай, өөрөөр ингэсэн юм цаас үрцээжтэй юм. Тэгэл ингээд манай энэ л ногоон гэдэг байгаа юм тэнд бичиж гарч ирээ шууд гарч ирсэн даруйдаа мэж нэг цахгүй та холбогдоод шараад нэг цахгүй. Yeah ми боски. Энэ доо нэг цахгүй та маш их баярлж явж шүү бас. Тэгээд надтай хамтрал ингээд энийг бас өвчи брам нэг маш их бид нар рэп тагонд бол бид нар үргэлж хацаахтай дээд хөндлөлттэй бид нар тийм байдаг. Бид нар дээдийг үргэлж хөндлөдөг. Үргэлж респект хийдэг. Аливаа зүйл дурд хийсэн хүмүүс бид нар тийм байсаар ч хэлсэн шүү. Бид нар ингэ шийдэж тийм хүнийг үл тоонсорлох шийд, хүнийг дээрлэх юм бол байгаагүй болох манайг юм гэж. Тэгэл гоё өөрсдөө гоё пари хийгээл хүмүүсийг оруулж ирэл ингээл гоё дандаа дайлцайлал гэртээ мөртөө хүртэл ингээл after party хийхдээ тэгэл олол орж ил манай сагаас очдөг гэсэн шүү дээ. Тэгэл яг. Бид нар ер нь их тийм холоос хүн ингээд анзаарахад ирэн жоохон ийм ууртай юм шахдаг гэж магадгүй юм шиг байна. Тэгээд яг юуны хувьд болохоор яг үндсэн дээр бол бидэртэй чи яг найзлсан хүмүүс чи оо ямар гоё кул гараад гэж хэлдэг шүү дээ. Бяцхан зөөлхөн золиогч үдээ шүү дээ тий. Чин зөөлхөн нөхдөж шүү дээ. Хинт яг зөөлхөн байх вэ? Бас мэднэ. Бас хортой бас орж ирдэг байхгүй юм шиг. Зөөлрөлт явагдчихж байгаад үе нэг хатуур шүү дээ. Үе нэг хатуурж байгаа л тий. Тэгэхгүй тэр чин тэгэл нөгөө парен дээр орж ирчихэл нөгөө октод хоргоогоо зовоодаг ч юм уу. Ингээл агсан зөвхтөө тавиал гэр орон ингээд ч юм уу эсвэл парен дээр ингээд асуудал үүсгэж байгаа юм бол тэр хүмүүс бол хэлнэ шүү. За өгшөө ингээд явчихаа тий. Чи яг ямар төрлийн зөөлрөлт яваад байна? Тэрээ шаа тий. Алуугаар нь зөөлрүүлээд бай гэдгийг маш бодох хэрэгтэй шүү. Яг фокгүй. Тэгээд би бол тэгтэл анзаарчсан л да яг тэгэл олон сарын дараа ингээд брото уулзаад бол нэлээ ингээд ууртай болцтой. Би бас ингээд зөв боддог юм ингээд тодорхой хэмжээгээр бас ингээд нэг юм зөв юм бас ингээд залуучтай уриалах хэрэгтэй шүү гэдгийг ерөнхийдөө би бас бүх рэпертэй хэлмээр байгаа юм. Гэтэ яг хуу хаяа бас мэдээж хэлдэг шиг юм бас нэг юм bad rap гэж болно л доо. Гэтэ ерөнхийдөө л бас нэг юм жоохон харж байхгүй бол бас энэ жоохон дүнэр чинь бас юм сонь юм л орцсон байлээ шүү. Тэгээд тэрийг тэрнээс болоод мен ч нэг удаа гэхгүй Монголд хотын төвд явж исэн чинь тэгтээ. Би тэгтээ зүгээр шоуд л явж исэн л да нэг найзтайгаа. Манай найз Чекээс ирсэн. Тэгээд бид хоёр зүгээр шоудах жоох очиод хайл нэг клабор найзтай оруулж үзүүлээ. Хоёр доо сонсч буцаагаар явсан. Ягаад гэхээр нөгөө DJ хөгжим нэг сайн биш. Anyways. Тэгчээ бид хоёр зүгээр өөр тийшээ нэг паб дээр суусан чинь тэр шөндөө 250 хүнээ зүгээр нэг дор ингэ шилжиж байгаа байхгүй. Тэр их зүгээр л парадад ингэ явж исэн тийм дураараа тий. Тийм тэгээд цагдаа дээр дэр чинь шээхгүй бол шууд хилцээ авч байгаа юм. Тэгээд шээс нь гарахгүй бол шээтэл нь ингэ хүлээлээ. Тэгэхээр чинь ингээд хүн зүгээр мөрөөрөө шоуж явж байгаад ингэж байна гэдэг чинь нэг талаасаа бас ингээд хүний шиг зөрчиж байгаа юм шиг хэрнээ нөгөө талаасаа бас яг ингээд энэ хүмүүсийг бас ингээд жоо янжахгүй болохгүй гэдэг талаасаа л хийсэн байх гэж зүг бодож байгаа. Гэтэ зүгээр яг иймэрхүү үзэгдлүүдийг ингээд харахаар тэгээд бас Монголд бас айгүй тийм нөхцөл байдал их ондоо байлээ гэж би хэлэх гэж байгаа. Энэ бол тэгэл юм одоо тийм амжилтын хав тавхийг бол ерөөсөө дэмжиж зүгээр бүтэглийг авч штэ. Тий. Зүгээр ингээд
сайхан чилаатыг явж хахад нэг нөхөр барьж аваад шилгэж ингэхээр ч өгшөө. Сэрэг бүтээлгээ байдаг аахгүй биш. Яагаад ч багт юм. За тэгээд ер нь тэгээд одоо ерөөсөө нэг шилдэг 5 рэпер гэж хэлэхгүй. Ер нь Монголоос номер 1 хин бэ? Америкээс номер 1 хин бэ? Одоо номер 1 гэдэг нь чиний хувьд чи зөвхөн яг сонсдог. Бас яг цаагаар яг заал хөндлөхгүй байхгүй ч болно л да. Гэтэ ер нь за минийхэн дуртай 5 гэвэл мен ч их 5 мав гэдэг. Яг за 3 дээр тогтъё. 3. Чи тэгэл ахнараас тэг гинжин гэж хэлээ. Гинжин opposite I stop юм даа. Яг тийм. Ахнараас бол opposite I stop. Үеийнхнаас бол тэг гинжин тэгэл. Тэгэл Америк одоо за ер нь гадаад ерөнхийдөө гадаад бол мен ч маш олон рэпер сонсдог. Тэг яг ингээд бүр тэрхэхгүй. Ер нь бол маш их рэпер самплтэй л дээ бас. Бүгдийг гой холж утгаад ингээд авах юм аваад хайхна гэдэг. Маш олон рэпер сонсно. Би айгүй холж сонсдог юм чи. Заавал East Side, West Side гэж сонсдог юм чи. Хаяада ингээд шууд West-ээс East өсөждөг хөхгүй шүү. Тэгээд энэ бол айгүй холж сонсдог. Хаяад drill тал мен ч айгүй нэг жоохон тааламж өгч шүү. Drill ягаад ч юм нэг зоодг юм аа хэвээр яг drill шаах гэхээр мен өөрөө шаах үзсэн зөв шүү. Drill аяа сонсч тавьж аваад ингээд үг мөг бичсэн чинь нэг сонир flow ч юм үгүй нэг жоохон юм уйдахтай мэдэн санагдаад иж тандаа. Drill акцент. Айнууд нь яг жоохон coolтэй, айнууд нь жоохон тийм хүйтэнчсэн шүү. Мен trap. За яг нэг сонсдог spectative rapper байгаа шүү дээ. За нэг 3 spectative rapper хэлж. All time. Wiz Khalifa, Migos, 21 Savage. Yeah, there we go. За миний хувьд чинь за тэгэл баг өмнө хэлсэн ч биш магадгүй дээ. Гэхдээ ер нь би бол яг Америкээс бол яг Drake-ийг сонсдог байсан. Гэхдээ сүүлийн үед тест Kendrick ялтай жоохон онцгой явчихлаа л дээ. Тэг Drake, Kendrick хоёулаа л гоё артист юм. Хоёулаа л яг гоё шат. Алины найдаг хэвдээ тий. Яг MC-ийн яг юм MC-ийн хувьд бол яг юм одоо юм яг MC-ийн хувьд бол Kendrick Lamar л ялчгүй шүү. Яг нэг тийм culture, street culture яг үнэхээр тийм үнэн одоо MC-ийн хувьд бол ялчгүй Kendrick Lamar гэж боддог. Тэгээ уран бүтээлч артистлэг одоо тий нэг их soft note хийдэг тал дээр бол ялчгүй Drake л тийм шүү. Яг тийм охтуудын яг тийм дуу хийдэг одоо тий. Миний брат ч одоо Drake-ийн бас юу өстэй бас дэмжигч нь өстэй тий шүү. Би угаасаа яг угаасаа ингэж тооцвол одоо дуртай дуунуудын ингээд нэг тоон харах юм бол яг л Drake нэг л байгаа байхгүй юм. Янз бүр өгдөл чинь аялгуул чинь тэгээс. Тэгээд extra гэдэг нэр чинь өөрөө бас яг тэрнээс юу гэдэг ингээд ямар ч тэгээд ингээд дуу мó хийсэн бэ ингээд нэг жанр баригдахгүй гэдэг стайлтай. Тэгээд X гэдэг юм гол track ямар ч track байж болно. Нэр X track гэсэн чинь нэр Drake-тэй өгдөгстэй тэгээд би бодоод байсан чинь track. За хоёулаа ингээд шүү дээ. Оны ингээд гоё дисүүдийг яриа л та. Тэгээд ер нь бас ингээд түрүүн бас нэг beef ярьсных тий одоо за бид нар бас ингэж мууцтай тэгэж ингэж ийсэн гэдэг. Гэтэ бас яг ингээд beef-ийг бол угаасаа хипхоп дотор бас байх хэвээр соёл гэж үздэг тий. Тэгээд ер нь прогийн хувьд бол ер нь яг ингээд хамгийн гоё дисүүдийг гэсэн ингээд нэрлээ явуулдаг. Тэд нар бас гоё шүлгнүүд нь хэлж болно шүү дээ бас. За мэж энерл ах жи ахын дис хамгийн best гэж боддоо шүү. Нэг юм ууртай дис жоох юм уур чихнээсээ ингээд яг юм үзээ хата тий. Яг юм чихнээсээ хийж чадсан дис болохоор миний тэр дисийг хамгийн Монголын одоо хамгийн best дис гэж бодож шүү. Тийм байна. Би ч гэсэн бас идэж чаддаг. Гэхдээ би нөгөө нэг яг тэгэхээр нөгөө тэр тал дээр бол би жаахан үрж талд байсан. Яг нөгөө нэг одоо юу гэдэг яг тэр дисийг яг ингээд нэг юм өөр харьцуулахаар байх тэр дис байхгүй гэж боддог л та. Гэтэ миний номер 1 бодлоо юу Монгол рэперийн Монгол рэпер жаахан Монгол рэпер тэр бол нэгэн зэрэг 3 хүн лөө хийхэд гурлыг нутраас нэг гэсэн. Тэр л ууртай гэлээ. Тэрнээс хойш чинь одоо чи ер нь тэгээд тэрнээс өмнө чинь гоё дэсүүд байдаг л байсан багтаа байсан уу байхгүй.
Тэрээс өмнө манайл тэрэл амин санаж. Тэгээд энэ гантлаг нэр л ах юм бас жисэдэг санагдаад байна. Тэр хоёр бүр жигнэс персонал болоо явчихдаг те. Тэр бас нэг жоохон тийм жигнэсээ бүр яг хов өний амьдрал байгаа. Андаад хизээж хэлж болохгүй юмнуудыг хэлж байна. Чи битээр дийсэлцвэл нэг одоо тийм л болох юм бэ. Чамтай дийсэлтэй шат юм уу? Чи битээр жиг бивний хатгалцсан байгаа шүү дээ. Ерөөсөө юу ч хэлж болохгүй юм. Чамтай дийсэлцүү. Яах юм бэ гэж. Чи битээр тэр чи хэрвээ хин нэг ялахаар байсан бол боолон заяа. Окей. Хоёлаа дийсч. Тэгээ хоёлаа дийсчих юм бол өгшөө зөв хоёлаа хамаг болохоо гэдэг нэг шүү. Тэгээл өгшөө лүүс situation доо. Тэрнээс ч хойш хин инэрэл гантлаг хоёрын дийс. Тэгээд одоо хамгийн сүүлийн хийсэн гэхдээ яг ч хүмүүсийн ингээл дөндөө шин дийс ярьж байгаа л да. Гэхдээ миний бас нэг оолтай юм тэгээд болохоор нөгөө флагийн бөөмт ирээдэг дийс гоё шин. Тэн дээр яалч бро манай бро флаш асан л даа тийм дээр. Би гэхдээ ягаад ч бөөмтий дургүй юм. Яг доомоо мэдгүй манд нэг зод юм гэсэн. Нэг юм би ингээд доомоогоо сонсон гот ингээд яхаа ингээд мэдээж рэп тодорхой хэмжээндээ ингээд шаарддаг. Гэхдээ not my type, you know, like it's like the shit. Yeah. Тэгтээ надаас тэгтээ тийм hate metal биш шүү. Зүгээр л ингээд юм одоо юм уран бүтээлч урлаг талаасаа тийм одоо чи алин мэдтгүү хүн байж болно шүү дээ өгшөө. Эсвэл чи пүү цөмсдгүү хүн байж болно шүү дээ өгшөө. Тэгээ яг тэрнтэй адилхан. Гэтэ тэр murder дээр саад юм аа зүгээр ингээд арцсан гэж юм байна. Тэгснээс хойсноо тэгээ хамгийн шөнийн цагаар гиншмээ шаалыг шаадаг. За яах юм дөө чи барьж үцхүү. Чи ингээд тийш таах юм дөө чи барьж үцхүү. Гээша тест тэр гоё шат жишээ хэлчихээс. За гэж тамийн сүлэн дээр үн чин цаа ордог л да. Гэтэ тэрний өмнөх хүмүүд нэг сүртэй явж явжсан эсвэл за гэд яг нэг юм хөвтэйгэн хэлээд байгаа. Яг үн чи хэлдэг тийм нэг тийм дээр. Гэтэ тэр дийс болол нөгөөх нь заа шаа тий. Заа. Гэтэ одоо юу гэдэг ингээл сүүлийн үед ингээл амар олон ингээл young rap-ууд гарч иж байна л да. Тэгээд бас нөгөө ажил тэргээ завгүй байдаг болохоор бас ингээд бүх ингээд ийм олон шинэ ингээд хипхоп дуунуудыг сонсох боломж үүтэй хамгийн импакт байгааг нь сонсдог л да. Тэгэл ялч зарим дуунууд бас яг нөгөө хүмүүс шеэрсээр байгаа. За нэг хийдэ нэг чек лидэ гэж харангуут телефоны ингээд явж идэг шүү. Чиний хамгийн сүүлд сонссон ингээд навшин доо чи юу байсан бэ? Тэ сүлдээ сонсгоо байсан шүү дээ. Сүлдээ ингээд томоо сонсгоо ичт юм бэл яг хит их олон машин сонсгоод хийдэг юм бэл. Сүлдээ жоохон чих ядарч ирээд зүгээр өөрийнхөө юм сонсгоо болчихсон. Яаж өөрөө хоолондоо орч өөрөө сонсч чадчихлаа. Эсвэл хамтлагийнхаа дуу сонсох юм уу? Эсвэл нэг Монголоос сонсдог дуу байлгүй явах юм мэдээж би бас нэг хотлоо хэлбэртэй явах гэхэлээ. Мэдээж сонсдог монгол рэпүүд байгаа. Оппозитийн дуу оппозит сонсч юм шүү дээ. Тий. Нэрлэх гоё шүү. Яаж аяастай амар яастаа шүү дээ. Тэг шүлгнүүд амар сонь үний бодоогүй юм шүлгнүүд өгцөн гэхдээ нэрлэх шүлгнүүд тойроо утахаар айгүй хөнгөн мөртлөө юм тойроо утахаар аим гоё шаадаг байхгүй юу? Гоё. Хөнгөөгийн дээр аим гоё wordplay гэдэг тий. Гоё. Тэр нөгөө сайн нөгөө нэг юу яасан шүү дээ. Opposite хоёр ах нөгөө тоглолт хийсэн шүү дээ студионд. Тэгээд тэгсэн чинь яг нөгөө нэг токс яв гэх нэг дуу хийсэн шүү дээ. Тэрэн дээр нэрлэх шүлгнээс аваад идэв шүү дээ. Тэ. Чи юу гэдэг вэ? Нүрэн дээр чинь тавих саг шүү. Бүсэн дээр чинь нүрээс наахсан гэж. Тэхэл хэрэгтэй л дээ. Тэгэл үгүй яах тэгэл яг л тэгэл үний амьдрал болдгол юм шүү дээ. Тэгээд нэг тэрийг амар энэ хоёр дахь тийм байхгүй шүү. Тэрийг зүгээр хамгийн гол нь чөлөөтэй хэлдэг нь бас гоё. Тэгээд тэгэл одоо сам энэрлэг хийсэн байсан шүү. Ер нь ингээд хүн бас тэгээд одоо ян дуунууд хийхдээ нэг одоо юм байнгын одоо юу гэдэг ингээд юм залуу халуун хайр дурлалтай байх хэрэгтэй. Тийм мөнхийн нэг юм
Young Rhythm-ээр ингээ явж байгаа нэг юм залуу байна. Марч байгаа утгаараа тиймэрхүү хэлсэн. Тэгэл нэрээ ботсон чинь нэрлэхээс л одоо хүртэл ер нь тэгэл гоё яг зөвхөнтэй л яваад байгаа юм шиг тийм хараад тахлаа юм. Maybe I don't know. Би зүгээр юм зүгээр story-гаас ярьдаг байхгүй. Мэн чамаас нэг асууж өгч шүү. Чиний ингээд одоо сая хийсэн подкаст ааш таа. За. Хамгийн дуртай дугаар чи яг аль дугаар нь? Одоо өнгөрсөн цочроо одоо season 1 гээ явцсан байгаа шүү дээ. Аа. Чиний одоо яг хамгийн дуртай дугаар нь аль дугаар вэ? Аа. Чиний өөрөө ч юу? Одоо юу гэдэг нь манай нэвтрүүлэгчийн хэд одоо юу гэдэг ингээд одоо нэг айхтар том баг нь бол байхгүй. Тэгээ гэхдээ ерөнхийдөө бас ерөнхий юм байгаа ч гэсэн яг одоо бол яг хоёр хүнээс илүү хамгийн гоё. Ер нь бүх дугаар л гоё. Би бүх зартай хөндлөж байгаа. Бүгдээ л аягүй гоё нэрэл. Чи ингээд сүүлдээ бид нар ингээд нэвтрүүлэг доолсон дараа илүү гоё дотн найзууд болоод ингээд юм гоё. Хоёр ингээд ийм авар өгдөгдөг гэх юм уу. Надад гэхдээ хамгийн бест хоёр болол яг Gucci явна дугаар. Тэгээд Батагийн дугаар. Батаа болохоор бас яг энэ нөгөө бизнес орчин тэгэл яг хийж байгаа ажил тэгэл гоё сүнслэг ороо тухай тэр ертөнцийн тухай ингээ гоё ярьж байгаа хэрэг. Тэгээд тэр хоёр дугаар маань их гоё болсон болол гэж хэлдэг боддог шин. Тэгээд ер нь тэгээд одоо яг би ингээ ингэж бодож байгаа хэрэг юм. Одоо Чикагод ерөнхийдөө байж байгаа. За ерөнхийдөө Чикагод байгаа монголчуудтайгаа хамтдаа ингээд гоё одоо энэ ч болж байгаа амьдрал болон одоо юм те. Одоо энэ шинэ урлагийн сонин сайхныг бас ингээд гоё оруулах гэж ярьдаг бодож байгаа. Тэгээ баруун ирлөө бас хүмүүс байгаа. Тэгээд чадвал бас баруун ирлөө явна. Гэхдээ одоохондоо л яриа биш. Одоо энэ чинь тэгээд 7 хоногийн дугаар явж байгаа л тэгэл ёо л гэж бодож байна л да. Чиж энэ гоё аялал гэж бодоод байгаа юм шүү дээ. Амьдрал чи аялал юм гээл шүү гэж. Би нөгөө аялаагүй айгүй олон жил болцсон байхгүй. Ингээд нөгөө бүр яг нэг 23 муртаагаас нөгөө нэг бизнес ажиллуулад ингээд явцсан. Тэгээ чи ингээд айгүй олон жилээс ингээд нөгөө ямар ч аялах боломжгүй байнга ингээд завгүй ажилласараа. Тэгээ сүултээ ингээд юу яат юм бэлээ. Хүн яг нэг аялах хэрэгцээ гарч ирээд. Тэгээ би болохоор яг нэг юу аялагч одоо яг урлагийн хүмүүстэйгээ уулзаа. Тэр хавийн урлагийн ертөнц юу болж ин тэр клуб нь яаж нуухан юу зарж ин те. Одоо бар нь ямар швэн интерьер нь яаж юм гэлээ. Тиймэрхүү юм харж мараад хэд явах гой санагдав. Бороо ерөнхийдөө бас үе шүү дээ явдаг шүү дээ. Тэгээд бороо яг ямар төрлийн аялагч вэ? Нэг ямар аялал чамд л гоё гэдэг юм. Чинь тэгэл хасаараа аялал хамаагүй гэж дээ шүү. Хасаараас. Тэгээд бас юм straight decision гоё гэдэг. Яг юм short одоо нисий ч юм шууд явчихъя гэдэг. Одоо нэг юм төлөвлөлт байдгүй юм шүү. Манай ингээд өсөд байвал маргааш илээ орж болно ш. Яг юм straight decision хийдэг талдаа болохоор шууд гинт огцом шат. Илээ явах юм да хайлаа шүү. Шоо. Очиж гоё нэвтрүүлээ. Маргааш нөгөөдөр Монголч очсон байж мэднэ ш. Улаанбаатар шааж иж мэдэн ш. Нэг мэдсэн чинь Монголч шааж мэд. Гинт огцом юм. Надаа яг энэ хамгийн гоё бодож байгаа нэг юм олон ингээд одоо оронд байгаа юм урлаг талдаа хийж байгаа гэдэг тухайн орныхоо ингээд нөгөө одоо юм хөгжмийн онцлогуудыг ингээд сураад тэрийг бас ингээд буцаад тэр Монгол руу оруулж ирэх гэж болж байгаа залуучуудтай бас аюу уулзж байгаа. Тэгээд чадвал бас тиймэрхүү ингээд хүмүүстэйгээ ингээд уулзаад явах юм бол тэр тиймэрхүү аялал надад илүү гоё санагддаг л юм. Тэгээс бас баруун ирэхт очиж бас одоо урлагийн ах нартайгаа уулзсан. Тэгээд найзуудтайгаа уулзсан. Бүгдээрээ л гоё л үлээ. Тэгээд яг нэг юм цоглог өгдөг шүү дээ. Бас нэг шинэ юм бүтээ. Шинэ юм одоо урлагийн юм хий мэдрээ гэдэг ч юм уу. Тэгээд одоо хамгийн сүүл чинь хизээ юм да тайсан дээр гарлаа юм. Хамгийн сүүл гэж нэг хэдэн сарын өмнө хаа. 10 сарын нөө 11 сар гэсэн. Халиуны баг юм. Би сая сүүл нэг шинэ жилээр нэг дууссан. Тэгээ ойр тайзан дээр гараагүй гэж байгаа дуусаас гоё л. Би ойр тайзан ч бас тайзан дээр гарахгүй байгаа л да. Чинь нөгөө цамган дээр ажиллаж байгаа болохоор тийшээ хамгийн анхаарлаа ер нь жоохон vibe өгсөн байгаад. Би бас чамаас нэг юм асуу гэж боддог байхгүй ингээд одоо
зүгээр яах вэ? Тэгэл бид нар бас ярьдаг гэсэн чинь хайрын дуу мөн жоохон нэг хэсэг зүтгүүлдэг байж байгаа. Гэхдээ яг ноцоор яг нэг хайрын дуу мөн сонсоод идэх ч юм уу те. Гэхдээ ер нь одоо яг хайрын дуу дуулдаг хүн нэг тийм иршүүд биш байх боломжтой юм. Эсвэл бол тэг бодоодсэн чи хайрын дууд болж болох юм билээ бо. тэгээ Төгснээр шаарддаг шүү дээ. Юу гэсэн үг юм бэ наа чи одоо шал тэнэг асуулт биш үү гэх юм чи. сайхан тэгсэн байхгүй ингээд үнэхээр би хин ах тавгахаас тийм асууж лээ. Тэгээ би бодсоо. Ягаад тийм. Тэр нөгөө нэг чог хэлсэн шүү, гүч хэлсэн шүү. За явж наад хайрын дуу дуулдаг хүмүүс чинь илүү амар зодтолдог байсан шүү. Тэр амар нөгөө нэг сүртэй өгөлдөг байсан ахтараас чинь гэж. Хаач тааралцсан хүртэй юм би хайрын шанааг гэдэг шүү дээ. Тэ. Тэнийг Сандахын доо. Сандахын нэг степ бол гоё доо да. Ямартай. тийм үстэй хипхоп шот. За мен тэгээд чамаас нэг юм ингээд бас ингээд ерөөхдөө мэдээд болгоё ингээд одоо ингээд нэг дугаар дээр маань одоо манай Biflex маань тэгээ манай Swishgang Biflex маань орж ирж байгаа. Тэрэн дээр бороо бас ингээд хамт гурлаа суугаад нэг дугаар хий гэж бодож байна. Тэгээд тэр тал дээр бас бороо юу гэж бодож байна те. Хөрвүүлж welcome штэ бо. Яа тэгээс нэг гурлаа бас яг зэрэг бас нэг юм ярьслах нэвтрүүлэнд ерөөс орж байгаагүй юм билээ тэгээ. Амдаан бо. Бодол хэлнэ. Yeah, let's go. За ер нь тэгээд одоо ингээд Victorian-аас ярьцлагын цаг манаас нэлээд явсан байна. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөл миний хомбой тэгээд Colchane-аас бас тэгээд ингээд сонсогч болон үзэгчд гангсуудаас хэлэх зүйл юу байна те. Тэр урд хийж байгаа юм ба сайн зэрэг нэ хайрлаа хэлээд нэ дэмж гоё шацгаар айлчлалтай байна шүү дээ. Тэр хорон гэр бүлтэй байгаль дэлхий хөдөлмөрч ганг. За ингээд нэвтрүүлэг ингээд дууссан. Ингээд дууссан шүү. Босгосгоо гоё юм аа. За ингээд дуусгая. Манайх нэг ихмээ гээд нэг шин юутай болсон. Хийдгэлээ. Камераментай болсон. Камерамен шиг манай юу юм? Кэш харагддаг. Манай продюсер тэр доозар. Yeah. Long time no see. Stay tuned with X-Talk. Let's go. Let's get it. Надад сайф татлах эргээ сони шасаа экс надад цохлоо миний экс нөгөө харам миний секс үчиг кайф богти бав Chicago сиш кайф богти back in trap Pikachu арай лава шинэ кашаа дэтлэ зон гэж мөрө гарга манай гэрэн зүг миний фантазигийн